Эергээр амьдрах 6 арга. Бид амьдралдаа эерэг өдрөг аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Гэхдээ өнөөгийн энэ эрен үед санснараа эерэг өдрөг амьдрах боломжгүй байдаг. Тиймээс бид эерэг өдрөг аз жаргалтай амьдрахын тулд хичээхээс өөр аргагүй. Тэгвэл яаж амьдрал эерэг өдрөг амьдрах боломжтой юм болоо? Үүнтэй холбоотой сайхан үг байхаар нь орчлон хүргэж байна. 1. Үргэлж надад сайхан зүйл тохиолдно гэж бодож байгаарай. Гутран хүмүүс надад яагаад ийм онцгой зүйл тохиолддог байна гэж боддог байхад эерэг хүмүүс нь одоо надад муу зүйл тохиолдсон ч цаашдаа сайн сайхан үйл явдал тохиолдох болно гэж боддог. Одоо амсаж буй золгүй явдал нь зөвхөн нэг хэсэг хугацааных л гэж мэдэж байгаа учраас тэрэ. 2. Байгаа зүйлдээ талархах. Одоо мэдээжийн юм шиг хэрэглэж байгаа зүйл нь өөр хэн нэгэнд хүсэж авч чадахгүй зүйл байж мэднэ. Эргэн тойрноо сайн хараад өөртөө байгаа бүхэндээ талархаарай. 3. Өнгөрсөнд бус өнөөдөртөө амьдраарай. Өнгөрсөндөө зурлах хэрэггүй. Сайн ч бай, муу ч бай. Ой санамжаа өнгөрсөнд нь үлдээж одоо руу авч ирж болохгүй. Эерэг хүн өнөө үедээ амьдрах гэж завгүй байдаг. Тэд өнгөрсөн зүйлдээ зурлаад байлгүй. Харин ч түүнийгээ сургамж болгож илүү сайн сайхан ирээдүр рүү алхдаг. 4. Бусдаа өөрийгөө харьцуулах хэрэггүй. Өөрийгөө болон бусдыг байгаар нь хүлээж аваарай. Бусдаа өөрийгөө харьцуулснараа сэтгэл готрлогч, өөртөө итгэлгүй байдлыг авчрах хэрэггүй. Тэр хүнч бай, би ч бай, сайн муу шин чанартай энгийн л нэг хүн. Өөрийгөө бусдаа харьцуулахаа яг одоо болох нь зүйтэй. Инээгээрээ. Хүний нүүрний байдал нь тухайн хүний сэтгэл зүйн байдлыг илэрхийлдэг, тойл гэж хэлдэг. Хэдийгээр сэтгэл чинь хэцүү байсан ч зүгээр л инээгээрээ. Тэгвэл сэтгэл сайхан болно. Инээгээд өөрийгөө аз жаргалтай байна гэж хуураарай. Аз жаргалтай учраас инээх бус, инээж буй учраас аз жаргалтай болдог. 6. Хүмүүстэй их уулзаарай. Эерэг өдрөг хүн хүмүүстэй их уулздаг. Хүн нийгмийн амьтан гэдгийг байнга санаж яваарай. Хүнтэй уулзахад илүү их аз жаргалыг мэдэрч чаднаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь түгээгээрэй.